Өмнө Говь аймгийн засаг даргын санаачилгаар соёлын бүтээл сарын хүрээнд уран үгсийн чуулган 2022 үйл ажиллагааг 11-р сарын 17-ны 17 цагаас Өмнө Говь аймгийн хөгжимтэй жүжигийн театрт зохион байгуулах гэж байна. Чуулганд ардын багш соёлын гавьяа зүтгэлтэн эрдэмтэн зохиолч Ловсон Дамбын Дашним, төрийн сойрхолт соёлын гавьяа зүтгэлтэн Болор цомын эзэн Дамбын Төрбат, төрийн сойрхолт соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Шагдар Сүрэнгийн гүр базар, соёлын гавьяа зүтгэлтэн Болор цомын эзэн яруу найрагч Баяр хүүгийн Ичин хорлоо, соёлын гавьяа зүтгэлтэн Назаг доржин шагналт яруу найрагч Эренжидийн хар хүү, шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн судлаач Санжаагийн Байгал сайхан, соёлын гавьяа зүтгэлтэн Назаг доржин шагналт зохиолч Дорзовдын Энхволд, соёлын гавьяа зүтгэлтэн Назаг доржин шагналт зохиолч Мавгны Эрдэнэбат, Назаг доржин шагналт яруу найрагч доктор Хургагийн Сүглэгма, Назаг доржин шагналт яруу найрагч Перенлен Нямлавг, Монголын зохиолчтой эвлийн шагналт Болор цомын эзэн яруу найрагч Шагдрын Лам Норжма, Монголын зохиолчтой эвлийн шагналт Болор цомын эзэн яруу найрагч Норвын Ган Тулга, Монголын зохиолчтой эвлийн шагналт яруу найрагч Алтан өдийн эзэн Шог зохиолч Заяатын Ядма, Монголын зохиолчтой эвлийн гишүүн Хутагтын хишигт яруу найрагч Балжим Бүргэд, Монголын уран зохиолын өнөө цагийн хөгжлийг тодорхойлж яваа эрхэм шилдэгүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж говь нутгийн алан тайзнаа нэгэн дээвэр дор хуран чуулах болно. Мөн энэ үеэр Өмнө Говийн шилдэгшүүлэгч шалгаруулах уламжлалт Эгшгэлэн Тохов яруу найргийн наадам 2022 оны 11-р сарын 15-ны 16 цагаас аймгийн хүүхдийн ордонд зохион байгуулагдах тул шүлэг уран бүтээл сонирхогч дэмжигч шимтэн үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Зохион байгуулагч Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар, Өмнө Говь аймгийн соёл урлагийн газар, Монголын зохиолчдын эвлэлийн Өмнө Говь аймаг дахь салбар.